Монголын жүжигчдээс анх удаа олон улсад хөл тавьсан жүжигчин анх нэмийг боловсрол соёл шинжилх ухааны сайд Ган Төмөр өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Холливуудад жим гаргасан жүжигчдийн нэг хэмээн сайд эрүүл дэвшүүлж цаашид уран бүтээлчдэд дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Ингээд салбарын маань сайд одоо жүжигчд бид нарт ингээд хүндэтгэл үзүүлж чад маш их сэтгэл хангалуун баяртай. Тэгээ хамгийн гол нь жүжигчтэй дэмжээ. Бид нар одоо ямар үйл ажиллагаагаар жүжигчтэй дэмжих вэ? Одоо яавал манай жүжигчид ингээд гадны зах зээл дээр гарах боломж байна. Ямар бэрхшээл байна гэдэг талаар бид нар сайн ярилцлаа. Тэгээд сайд маань бас жүжигчдийг хэрхэн яаж дэмжих талаар бодлого боловсруулахаар болоод тийм маш их баяртай. Одод Францд нээлттэй хийсэн байгаа. Тэгээд ямар ч байсан нээлттэй хийсэн газар бол үзэгчид маш их өндөр сэтгэгдэлтэй байгаа. Өчигдрийн байдлаар хятадд бол рейтингээрээ 5 явж байсан. Тэгээд өдрөөр рейтинг нь нэмэгдээд одоо баг өнөөдөр 4 ч юм уу 3-т ч юм уу явж байгаа. Тэгээд үзэгчдийн сэтгэл ханамж бол маш өндөр байгаа гэсэн мэдээлэлтэй. Оскарын шагналт Францын нэрт найруулагч Жан-Жак Аногийн найруулсан Чонос үлд уран сайхны кинонд анх нэм галсмаа хэмээх Монгол бүсгийн дүрд тоглосон юм. Өдгөө тус кино Хятад болон Франц орнуудад үзэгчдийн хүртээл болоод байгаа бол манай улсад 2 дугаар сарын 27-ны өдөр 17 цагаас Тэнгис кино театрт, 20 цагаас Өргөө кино театрт тус нээлттэй хийв.